За сайн байцгаана уу. Үрийн Тэнгэр подкаст хэлж байна. За ташууруулж байна. За өнөөдөр та бүхэнтэйгээ одоо хэвлийдэх бяцхан ертөнцтэйгөө хэрхэн холбогдож бие махбод байгалийн жамд одоо нийцтэй дасгал хийж яаж хүчрхэгжүүлэх тухай одоо нэг чухал сэдвийг хөндөх гэж байна. За манай ээжүүдийн дунд одоо яс махандны шингэтэл нэг буруу ойлгогдсон нэг төөрөгдөл байдаг. За хөл хөнд олмогцол одоо шилэн шаазан шиг тий агарчих гээд байгаа юм шиг хэвтрийн хүн болчихдгоо. Тий хүүхэд шилэг чин хөдөлж болохгүй дасгал хийвэл дутуу төрнө гэж одоо бие биенийг айлгаж идэг. За гэтэл орчлонгийн хуулиар зогсон усанд амьдрал үүсдэг. Урс жижил цэнгэгшдэг шүү дээ тий. За хэвлийдэх үр тань ч гэсэн ялгаагүй. Ээжийнхээ хөдөлгөөн, цусны эргэлт, амьсгалын хэмнэлээр дамжуулж за энэ хорвоогийн анхны эрчмээ мэдэрч тэжээгдэж байдаг. За шинжлэх ухаан ч гэсэн үүнийг маш тодорхой баталчихсан шүү. За жирэмсэн үед огт хөдөлгөөнгүй байх нь жин хит нэмдэг. Сахарын өвчин үүсгэнэ. Улмаар одоо төрөх замыг хатууруулж төрөлтийг хүндрүүлдэг. Гэхдээ гүнзгий амьсгалж тийм зөв хөдөлгөөн хийдэг ээжүүдийн эхс рүү очдог хүчил төрөгчийн хангамж 30 хүртэл нэмэгддэг. Хүүхдийн мэдрэлээс тарих илүү саруул ухаантай 50 бождгоо гэд одоо эрдэмтэд баталчаад байгаа. За үг дээдс минь ч гэсэн энийг мэддэг байсан. За харин энд тийм хүнд төмөр өргөх гүүх тухай бол огт яриагүй. Бид нар сав ертөнцөө тийм бяцхан үрдээ зориулж уужим тухтай гэрэлтэй болгож одоо бэлтгэх тухай л яриад байна. За ингээд таны биеийг сэрэж үрд тань ам билеглэг гайхамшигтай хөдөлгөөнүүдтэй танилцсан. За нэгдүгээрт амьсгалын дасгалууд байдаг. Ийм суур хөдөлгөөнүүд бас байдаг. Жирэмсний эхний саруудад ерөөсөө бие ядраахгүйгээр амьсгалаараа сав орчмоо бэлтгэх нь хамгийн чухал байдаг. За та тийм газар суугаад одоо ардаа эсвэл ороо налаад буудангаа налж агаад баг зэрэг гидийнэ. Хөлөө урагшинж игээд хамраараа гүнзгий амьсгал авч гарганаа. За энэ бол хэвлийн булчинг соллож уушигны одоо энэ доод тасалгааг нээснээр ураг өсөн домроход орон зайг гаргаж өгдөг. Уушиг бол цэвэрхэн байх шаардлагатай гэж үздэг. За жирэмсний үед бол тамхи татах, веб татах бол хориотой. Энийг бол хилүүлтгүү мэдж байгаа илгүү те. За өөр гэх юм бол хөлийнхөө шагааг дараа нь тийм үргэлжлээд завлаа цуг ингээд харалтаа өөрлөө хэвлий рүүгээ татаад завилцсан. За энэ үед бол хөлөө давхар солбиж болно. За ангаах ухааны үүднээс энэ аарцагны ёроолын булчин гэж байдаг. Энийг эртнээс сунгаж бэлддэг гэсэн. Энэ болохоор төрөх үеийн урагдалтаас таныг 100% хамгаалж чадна шүү. За харин нуруу чийлэх үед тийм үү? Дээш хараад тэг шивтээд хөлөө өвдөг тушаа өндөртэй одоо өвдөгний дайтай өндөртэй зүйл дээр сойж тавина. Толгой доороо дэр тавихгүй. За энэ нь нуруу болон аарцгийн ачааллыг шууд авч ургийг маш тухтай байлгадаг шидэд байрлал. Тэ. Хандаа наасан. За хандаа наавал л дарч тэ орон дээр буудан дээр ер нь тавьбал их зүгээр байдаг. За өөр их юм бол ээжүүд маань тийм үү. Дараагийн дасгал одоо муур байрлал гэдэг шүү дээ тэ. Йогоор бол дөрвөн хөллөөд газар ихтэйгээ мэдээлэлээ солилцох байрлал гэсэн үг. Гараа тийм үү. Мөрнийхөө харалтаа өвдгөө ташааныхаа харалтаа байрлал. Гүнзгий амьсгал аваад авахтаа нуруугаараа ингээ хотгор болж дөрвөн хөллөн гэсэн үг шүү дээ тий. Гүнзгий амьсгал аваад нуруугаа хотгор болгоно. Тэгээд толгоогоо дээш нь өргөнө. За харин амьсгалаа гаргахтаа нуруугаа яг л тийм муу шиг дээш нь ингэж бүхтийлгэж ирүүгээ цээжинд байна. За ураг томрох тусам ээжийн нуруунд асар их ачаалал ирдэг. Энэ хөдөлгөөн тийм тэр даралтыг тэр чигт нь авч хайдаг.
За YouTube дээрээс энэ дасгалыг хайгаад үзэх юм бол йогийн маш олон хичээлүүд гарна. Жирэмсний бас йогууд байж идэг. За мөн хөвлөд юм доош унжиж хүүхэд дотор чөлөөтэй одоо хөвж төрөхөд хамгийн зөв байрлал болох толгоогоор доош харах чиглэл рүү ороход маш одоо хүчтэй нөлөөлдөг. Ер нь бол өвгөд хуучин цагт бол бид нэр хаттууд маань тий арга төвшөж төрдөг байсан гэдэг шиг энэ байрлалаар одоо дасгалыг хийж явах хэрэгтэй. Муур байрлал гэж судлаад үзээрэй. За хамгийн чухал дасгал зүрхэн үрдийг нээх дасгал гэдэг. Эрвээхээ дасгал гэж. Тий. Эрвээхээ дасгал гэхээр хоёр гараа өргөд одоо мөрний хэмжээтэй дата өргөд урагш нь хоош нь дээш нь доош нь гэдэг ингээд фитнес дээр бол хөнгөн гантел бариад хийдэж штэ. Тэгэхээр энийг бол гэрээ нөхцөлд бол хөндрүүлэгчгүйгээр за баг багаар тоогоо нэмээд хийх хэрэгтэй. За яаж хийхийг гэхээр хөлөө зөрүүлээд эсвэл мөрний хэмжээтэй зайтаа зогсоод хоёр гараа алдлаад яг л эрвээхээ далавчаа ингээд дивж байгаа юм шиг эсвэл агаарт тийм үү 8-ын тоо ингээд зурж байгаа юм шиг тийм хэмнэлтэйгээр урагшаа хойшоогоо ингээд савна шүү. За сүнслэг талаас нь харах юм бол та энэ цээжний зүрхэн хүрдээ нээж үрдээ тийм үү хайраа чөлөөтэй урсгаж яана гэсэн. За ангаах ухааны үүднээс харах юм бол энэ хөдөлгөөн нь суг энэ хөхний болж байгаа лимфийн системийг одоо шууд сэрэж тасгалж болдог. За ингэж эртнээс бэлдснээр төрсний дараа тийм үү одоо манайхан чи сүү орохгүй байна ингээд байна сүү ороод эсвэл чинэр өвдөлт байгаад байна гэдэг. Эндээс бол бүр хамгаалж идэг. За мөн хүүхдээ тийм өдөржин тэрхэд нуруу гарын булчинд байна. Цоцохгүй тийм хүчрхэг болно. Тийм. За гэхдээ ээжүүд маань нэг зүйлийг маш сайн анхаараарай. Эдгээр хөдөлгөөнийг хийхдээ амьсгалаа хизэж битээ төгжээрэй. Яг йогийн дасгал, жирэмсний йогийн дасгалуудыг ерөнхийдөө судалж үзэх хэрэгтэй. За би энийг бичлэг болгож оруулах чадах нь чадахгүй нь чадах юм бол оруулнаа. За амьсгал тийм үү ерөөсөө төгжихгүй. Амьсгалаа таслах нь бол үрдээ очих тэр агаарыг амийг тасалдахдаа яг адилхан аюултай идэв шүү. За мөн босоогоор дасгал хийж байхдаа өлмий дээрээ өргөгдөж буух бол давсаг цавны болжанга заавал чангалж ураг тийм үү доош суух дотоод өрх эрсдлээс үрээ хамгаалж явах хэрэгтэй шүү. За өдөрт хугацааны хувьд гэх юм бол 15 минутыг өөртөө болон үрдээ зориулаад 20 тоогоор эхлэн 40 үрдэлэнийг яв. 40-оор 4 удаа хийж чаддаг болтлоо баг багаар эхлээд одоо хөнгөн сонголт амьсгалын дасгалуудыг хийж занших хэрэгтэй. За хөдөлгөөн бүрчин хөвлөдөх үрээ инхрийлж байгаа таны одоо хайр юм шүү. За тэгээд зүрх судасны өвчтэй юм дасгал масгал огт хийдэггүй төрлийн хүмүүс бол ачааллыг маш багаар аваад 5-аар 4 удаа мудаа гэдэг ч юм уу. Тэгээ баг-багаар 20 болгоод за дээдл нь бол 40 болгох хэрэгтэй шүү. Тэгээд мөн ээжийн сэтгэл санаа маш сайхан өргөгддөг. За би өнөөдөр дасгалаа хийсэн шүү дээ. 15 минут. Би хийцэн. Амжилттай гэдэг мэдрэмжийг аваад энэ урагт бас сайнаар нөлөөлж идэгөө. За тэгээд хөвлөдөө тээж байгаа үртэн. Одоо зогсонг харанхуй орчинд биш. Харин ээжийнхээ тийм амьсгал бүрээр хөдөлж гэрэлцсэн. Уужим сав ертөнцид саруул ухаантай боож болтгоо. За тэгээд дасгалын дугаа айх дээр олон дасгал байхгүй те хамгийн супер нь ерөөсөө энэ эрвээхээ дасгал шүү. Тэгээд YouTube дээр энэ дасгалууд маш олноор байгаа гэж найдаж байна. Байхгүй бол YouTube-д оруулж. За 4 баярлалаа.